Сайн өгтөө та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө бичлэгээр би та бүхэндээ за нүрээ хэрхэн бүрэн гүйцэд сайн цэвэрлж сурах вэ гэдэг талаар бичлэг хийхээр шийдлээ. Яг энэ бичлэгийг хийх болсон бэ гэхээр би сая өнгөрсөн 100 Монголдо очиж амарсан. Тэгээд амарч авах хугацаанд хөдөө очоод дүүнэртэйгээ найзуудтайгаа арс арчилгаа нүр цэвэрлэгээний талаар ярилцаад тэгээд бас найзууд маань дүүнер маань нүрээ яаж цэвэрлэдэг вэ? Нүрээ ер нь яаж цэвэрлэвэл зүгээр вэ? Асууж байсан. Олон би бол мэдээж яаж цэвэрлэдэг вэ гэдгээ хэлэхээс гадна дүүнерээсээ ч юм уу найзуудаасаа оройн скин кэр арс арчилгаа чинь яг ямар үе шаттай байдаг вэ? Яг хаанаас яаж эхэлдэг вэ? Айгүй олон тохиолдолд зөвхөн ингээд нүрийн шингэн савнгаар шууд угаачдаг гэж хэлж ийсэн. Тэгээд би бүр oh my god тэр бол маш буруу тэгж цэвэрлэж болохгүй. Тэгээ яг яаж цэвэрлэх вэ? Яг яаж цэвэрлэх ёстой юм бэ? Би болохоор ингээд нөгөө double cleansing буюу хоёр үе шатаар цэвэрлэхийг бол хүн болгон хийдэг байхаа гэж бодоод байсан чинь бас айгүй олон охид бүсгүүчүүд маань зүгээр шууд ингээд савнгаар угаачдаг юм байлээ. Тэгээ тэр нь бүр амар санаа зовоод за ер нь бол нүрээ зөв цэвэрлж сурч амжаагүй байгаа бол эсвэл ингээд жоохон дутуу цэвэрлээд байгаа бол миний энэ бичлэгийг үзээрэй гэж хэлмээр байна. За би өмнө бас тэгтээ энэ сэдвээр бичлэг оруулж ирсэн. Бичлэг маань ерөнхийдөө оройн ярс арчилгаа бол маш чухал шүү. Тэгээд оройн ярс арчилгаа бол маш хамгийн анхны алхам нь цэвэрлэгээ байдаг шүү. Орой нүрийнхээ будгийг арилгах, ер нь нүрээ будаагүй байсан ч гэсэн нүрээ цэвэрлэх нь маш чухал. Тэхийн тулд double cleansing буюу хоёр үе шаттай цэвэрлэгээ хийдэг. Нэгдүгээрт нь бол тосон цэвэрлэгчээр нүрэндээ массаж хийгээд гоё ингээд бүх нүрийн будгаа хайлгаад, илүүд бохирдлыг нь арилгаад, тэгэд массаж хийж цэвэрлсэний дараа усаар угаачаад мэдээж нүрийн шингэн савнгаараа угаана. Тэгээд ингээд гой хоёр үе шаттай цэвэрлэн. За би та бүхэндээ ямар хуу төрлийн нүр цэвэрлэгч хэрэглэвэл зүгээр вэ? Мөн миний хэрэглэх туртай нүр цэвэрлэгчүүд юу вэ гэдгийг танилцуулъя. Nilacogen Cleanit Zero гэдэг энийг манай Монголд байдаг охид бүсгүүчүүд маань бол маш сайн мэдэх бах. Энэ болохоор cleansing одоо юм баам буюу маш юм өтгөн тосон хэлбэртэй нүр цэвэрлэгч. Би Монголд очихоор энийг Zaya бэлгээ гэдэг дэлгүүрээс авдаг. Энийг болохоор би сая Австралиас авсан байгаа. Энэ бол маш сайн цэвэрлэгч, бас one of the best гэж хэлж болно. За тэгээд энэ цэвэрлэгчийг бол би санал болгоно. Дараагийн цэвэрлэгч нь гэх юм бол энэ зүгээр юм шингэн тосон цэвэрлэгч байгаа. Энэ аюу боломжийн үнэтэй. Хэрнээ маш сайн цэвэрлдэг бүр надад маш их таалагдсан. Энэ Монголд бас зарагдаж байгаа хаа. Ерөнхийдөө дажгүй үний үед боломж юм байсан. За энэ бас миний дуртай цэвэрлэгч байгаа. Бас юм өтгөн тосон хэлбэрийн ийм цэвэрлэгч би сая Японд явж байхдаа бас авсан байгаа. За энэ болохоор айгүй амар энэ савлгаанд бүр амар хөөрхөн ийм жижигхэн цүнх мүхэнд хийх, аль цугаалгаар явах эсвэл ер нь ингээд жижиг хэлбэрийн ийм савлгаатай нүр цэвэрлэгч хэрэг болсон үед энэ айгүй зүгээр юм байлаа. Энэ бас тэгтээ айгүй сайн болгод юм байлээ. Энэ charcoal гэдэг нэг хар нүүрсний найрлагатай юм шиг байлээ миний бодлоор. Micellar water охтод маань энийг бас аюу сайн мэдэх бах. Энийг зүгээр ингээд хүн шингээгээд нүрийнхээ будгийг арчиж арилгаад тэгээд дараа нь араас нь бах хэвээр байгаа. Тэгээд ингээд гой массаж хийгээд нүрийнхээ будгийг хайлгаад, дуурсгаад, усаар булхаад цэвэрлснийхаа дараа шингээ савнгаа хэрэглэнэ. За миний хэрэгэлдэг нүрийн савн гэвэл Shiseidoгийн ийм савн байгаа. За нүрийн савн бол ямар ч савн байсан ер нь нэг ялгаа байхгүй, үнэтэй байх албагүй. Нүр цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүдэд бол нэг учрах мөнгө зарцуулаад авах шаардлагагүй гэдэг юм байлаа. Би ч гэсэн тэрнтэй бол санал нэг байгаа. За ингээд та бүхэндээ би одоо хоёр үе шаттай нүр цэвэрлэгийг харуулъя. Bioré-гийн цэвэрлэгчийг хэрэглэж чинь. За тэгээд уран памп батал бараг болно. За ингээд нүрэндээ маш гоё массаж хийгээд гэмээр байгаа массажаа бараг нүрээ цэвэрлж байхдаа бас хийчдэг гэж хэлж болно. Яг тэгвэл жишээ нь cleansing oil бол маш гоё юм шингэн бүтцтэй учраас нүрэн дээр бол аюу гоё ингээд гуулгаад явж идэг. Тэгээд ингээд гоё массажлаад цэвэрлээд хүч биднэрт айгүйх ингэж нөлөөлөд бидний ингэж доош нь ингэж дараад арсыг бас ингэж доош нь дараад идэг гэж би боддог. Ялангуяа нас ахих тусам. Тийм учраас ерөнхийдөө ингэж үргэлж дээш нь л арсыг өргөхөл арга хэмжээ авч явах хэрэгтэй. За ингэж гоё массаж хийгээд
цэвэрлээд босон гэж ütсэн тохиолдолд бүлээн усаар угаана. Alright, I'll be back. За сая нүүрнийхээ нөгөө тосон цэвэрлэгчээ бүлээн усаар угаачлаа. Одоо араас нь би шингэн савнгаараа угаана. Энэ шингэн савн бол маш бага урдаг. За бараг ийм багтал хангалттай. За тэгээ бас шингэн савнгаа хэмний үр дүнтэй сайн ашиглах гэх юм бол гарандаа ингэж гоё хөөсрүүлж өгөх ёстой. Тэгээд дахиад гоё ингэж массаж хийгээд ер нь ингэж яг нүрээ угааж хахтаа гоё. Нүүрэндээ давхар массаж хийгээд аль цэг дээр нь даруул илүү гоё. Хэрэгтэй цэг дээрээ дарагдчихээн үү? Хоёр шат туслаа. Одоо энийг аваад. За. It feels good. Өнөөдөр би маск тавья гэж бодож байна. Японы цагаан буданы маскыг тавья. Иймэрхүү бүтцтэй маск байгаа. 10 минут болгоод угаах ёстой. Нэг л юм цагаан будаг бицлаад биц юм шиг л юм маск юм байна. Сүүлийн үед жоохон lazy байгаад skin care жоохон хангалттай хийхгүй байгаа. Oh my god. Амар хавчжээ. Окей. Одоо маска 5-10 минутын дараа угаана. Ингээд өнөөдрийн бичлэгийг үзсэн та бүхэнд маш баярлалаа. Хэрвээ танд миний бичлэг таалагдвал миний YouTube сувагт subscribe хийгээрэй. Бас миний Instagram пэйжийг дагаарай. Thank you so much.